GA Modern Home Decor. Rich Organic Cosmetic. Жаргалын подкаст эпизод 6 шууд үргэлжилж байна. Өмнөх дугаар дээр нь хөгүүдээ оруулсан. Одоо энэ дугаар дээр октоудаа урьсан. Урилгын маань хүлээж авсан октоудаа баярлалаа. Өнөөдрийн зочд маань ямар онцлогтой вэ гэхээр корпоративын шилдэг 4 шалгарсан одоо жинхэнэ мундгууд нь өргөдсөн байна. Урилгын маань хүлээж авсан баярлалаа. Тэгээд teachers буюу багш нарын багаас харах ирж хүндэтгэх шалтгаанаар ирж амжсангүй. Тэгээд ямар ч хэлсэн дүүрлээ өнөөдөр тэмцээнийхаа лигийнхаа талаар тэгээд сагсан мөнгөний талаар бас гоё ярилцъя те. За ингээд плей-офф шилдэг 4 баг шалгарлаа. Эрчмийн хувьд ер нь энэ тэмцээний одоо шилдэг 4 шалгарсан ямар одоо сэтгэлдэлтэй байна. Юу бодогдож байна? Плей-офф шалгарсан. Манай багийн хувьд бол ерөнхийдөө гол зорилго нь финалд гарч ирэх байсан. Ерөнхийдөө чааштай ч гэсэн ер нь шатахаал явна гэсэн зорилготойгоор тэгэл гараад ирсэн. Тэгэл өнөөдөр бол тэгэл баяртай л байна. Хувь тоглогчдын хувьд эдний хаймартай. Дундаг харуулаас сүрдмээр шүү дээ. Яа. Зочдын маань онцлогийн хувьд түрүү хэлхээ мартчихж багийн ахлагч нар ахгүй. Тэгэхээр яг л энэ багийг одоо өдөө зэрэгт навж явсан ийм багийн лидерүүдийг өрсөн байгаа. Тийм учраас Нямсогийн хувьд одоо онцгой байдлын газар буюу Mayspring тий компани ивент тэтгэлэгдгээр Mayspring онцгой байдлын газар гэсэн нэрээ солисон байгаа. Тэгээд танай багийн хувьд юу яаж юм ер нь зарим үед ингээд айгүй олуулаа ирчих юм. Зарим үед дөнгөн данган тавуулаа ирэх юм. Ямар учир байна? За юуны төрөнд энэ лигийг хийж байгаа жаргалахтаа маш их баярлалаа. Тэгээд энэ анхны эмэгтэй лиг болж юм. Тэгээд алдах хонох юм бол зөндөө их байд юм. За тэгээ манай багийн хувьд болохоор надад уу? Багийн хувьд. Тэгээд манай багийн хувьд болохоор яг нүуник саксны ингээд суурьтай хүүхдүүд яг онцгойд маань зөндөө олон байдаг. За тэн дээрээ гаднаас яг төвийн тоглогчд авъя гэж зорьсон. Тэгээд гаднаас одоо төвийн тоглогчд авсан байгаа. Манай багт маш их хэрэг болж ирсэн. За манай багийн хувьд болохоор нүг ээлжний ажилтай бүгдээр юу нөхөл. Тэгэнгүүт одоо ингээд яг ээжний ажил нь таарчингууд нүг юуны тоглолтын дээр одоо цувралынхаа тоглолтууд дээр болохоор зүгээр юу яадсан бохгүй. Ээлжнийх нь ажиллаа хийгээл тэгэл байгаанууд нь ээж тоглосон бохгүй. Тэгээд хүн дотоо тоглолтуудыг айгүй хийсэн. За уянгагийн хувьд босоо нэг баг байна. Танах чинь гэхдээ 2 хожигдсон уу? Манай баг удирдлагын тоглолтод. Тий. Манай чи хамгийн ихний хожигдлоо Medgears гээд эмнэлгийн эмч багтаас бүрдсэн багтаа. Бас хүчтэй баг байсан шүү тий. Тэгээд яг тухайн нэг өмнөх өдөр нэг арт түмний спортын наадам гээд нэг булганд болсон шүү дээ. Зохион байгуулагтай. Тэгээд ер нь бас нэлээд оройтч таарсан манай охтод. Тэгээд үргэлжлүүлээ залгуулаа шүү жаргаланд руу яваад. Тэгээд ер нь жоохон ядралтай тоглосон. Тэгээд эхний хожигдлаа тийж авсан байдээ. Тэгээд дараагийнх нь хожигдол нь болохоор эрчимтэй тоглосон тоглолтын дээрээ бас хожигдсан. Жаргалын подкастын хамтрагч, сүүлийн тавилгын чиг хандлагыг тодорхойлогч GA Modern Home Decor. Тийм ихтэй бас яг миний зүгээр хөв бодлоор бол маш гоё өнгөлөг юм бас манай лигийг юм чимсэн баг гэж харж байгаа. Эрчмийн хувьд бас хил түрүү хэлсэн яг ингээд нэг баг болох юм бол бүр дийлдэхгүй нэг амын юусан мөр шиг ингээд тэрчгэрээ зүтгэдэг шүү дээ. Тийм баг байхгүй болно. Тэгэхээр сагсчтай. Амар хөв тоглогчдын дээр сагсчны тэр түүх одоо үзүүлсэн амжилтыг ярих юм бол амар тий. Онцгой байдлын хувьд бол бас цэлмгийг онцлмоор байна. Үнэхээр гоё тоглогч авсан байлээ. За Цеку байна. Цеку маань юу штэ хүүхдийн өсвөрийн улсын шиг хөөгч штэ тий. Тийм мундаг тамирчинтай. Тэгээд ямар ч хэлсэн онцгойгийнх нь чигсалтын 2-оор гарч ирсэн штэ тий. Уянгаагаас юм асууя. Тэгээд бүх арт түмний спартакадад бид нэр бас явж ирсэн шүү дээ. Бас нэг өөрхөн ийм дурсамж түүх бүтээсэн. Тэгээд тэр үеэс л уянгаа ерөнхийдөө бас сайн таньж мэддэг болсон. Саксны гэхээсээ илүү одоо фитнесийн тамирчин гэдгээр нь гадуур бол мэддэг багтай. Ер нь бол суур чинь яг ямар спорт юм бэ? За яг миний суур бол би ер нь яг 13 настайгаас
яг 6 дугаар ангиас анх нөгөө сакс хүмүүс сонирхож тоглож эхэлсэн байхгүй. Тэгээд яг сакс суурьтай л гэж ер нь бараг хэлж болно. Тэгээд 8 дугаар анги дээр нэг улсын аврагт ороод бид төрүүлээ. Гэтэ би ингээд тэнд ингээд нөгөө нэг яг төлхөө тоглогч гэх юм тийм байгаагүй. Ингээл стил ингээл яг ингээл суугаад ингээд үздэг те тийм л үгтэйсэн. Тэгээд ер нь бол ингээд бүр саксантай амар дуртай болоод тэгээд 8 дугаар ангидаа экспорт ордон дээр секцэн дэвжсэн байхгүй. Одоо Маргадын заланд тэгэхэд Жонях яг Маргадын заланд юу ажилладаг байсан юм шүү дээ. Тэгэл багшаарч ирэхээр гоё штэ. Сандал тавьчихдаг. Яг ингээл шийдний голд ингээл сандал тавиал тэгэл баруун даруулал эргүүлэл тэр тасглаа ингээл амар их ингэж давтуулж шийлэгдэг. Тэгэл залуулаад хамгаалт хийлгээл ер нь тийм яг тэгж эхлээл. Жижиг дүгэлстэй хоёр Эрдэнтийн урдаа барьдаг хоёр одоо коучийн шав болж таарч тий. Нэмсагийн хувьд ер нь саксон бөмбөг хизээс ер нь их хилэлтэй юм. Хэдэн оноос би тийм бас яг Эрдэнтийн сургууль төгссөн Эрдэнтийн үг хөөгдөхгүй. Гэхдээ би ерөөсөө сакс тоглодог байсан. Би хөнгөн сувштай байхгүй. Яг хөнгөнд гүдгэсэн. Яг одоо өсвөрийнхээ бүх тэмцээнүүдийг хөнгөний тэмцээнд ордог гэсэн үг. Тэгээд их сургуульд ороод нөгөө биеийн тамирын сургуульд орсон. Тэгээ очисон чинь сакс тоглож байгаа хүмүүс амар гоё харагдаад. Тэгээд 1-р курсын хүмүүсийг нөгөө нэг сонгон шалгаруулж аавна гэд. Тэгээ очисон ч амар олон очиж. Тэгсэн чинь шууд багш ингэж чигсаажсэн шууд талын ингээ хасаад дуургаар би ч хамгийн дөрөв зогсож байгаа. Тэгээд саксны карьер хай болцсон гэж бодод. Тэгээд оюутан байранд байдагсан юм чи. Тэгсэн чинь манай багийн одоо багийн ахлагч нь оюутны байранд амьдардаг гэсэн. Тэгээд би нөгөө нэг оройн очил би тасгцсан ингээл нөгөө ихчтэй ярихгүй тэгсэн чинь зүгээрээ ихчийг даавчих гэл. Тэгээд би шууд чигшээд нөгөө нэг ихчтэйгээ очиж цуг очиж бэлтгэлтэн ордог гэсэн юм. Аль багийн? Одоо мобисын. Тэгээд ордог гэж байгаа. Тэгээд нөгөө багш маань нэг хүн яваад байх шүү дээ. Чи яах чаа ингээл тэгсэн чинь манай багийн ахлагч энэ манай дүү байгаа маа гэд. Тэгээ нөгөө амар идэвхтэй ерөөсөө би нэгч бэлтгэл тасалдаггүй байна. Амар идэвхтэйс. Тэгсэн чинь багш хараад шууд 2 дахь курсээс намайг ерөөсөө сонгон шалгаруулт үйл харцсахгүй. Тэгээд 2 дахь курсныг Японы Жайкагийн шугамар нэг багш нар ирдэгсэн шүү дээ. Япон багш нар энэ тэнд ирээд идэгсэн. Өдөө орнот гिचсэн. Тэгэхэд манайх дээр нэг хараа цуг гэдэг нэг Япон багш ирээд тэгээд тэр багш ерөөсөө өглөө ингээд бүх хүмүүс нээлттэй өглөө 6 цагаас 8 цаг хичээл яг 8 цагс эхэлсэн. Тэр хооронд 2 цагийн бэлтгэл ингээд нээлттэй бэлтгэл хардаг байсан. Би тэр бэлтгэлт нь өглөө болгоо нэг ч таслахгүй ч гэсэн. Тэгээл яг жилийн дараа үнэхээр бүр амар ур чадвар ихсэн байсан. Тэгээ би сургуулаа төгсөд Эрдэнэтэд ирсэн чинь нэг намайг ерөөс танихгүй шүү дээ. Сакс магс тоглож мэдэхгүй ч. Би өөрийг ингээ сакс тоглодог гэсэн чи юм жаах юм чи яваад сакс тоглолт ингээл. Бүр хүмүүс бүр яг анх тэгдэг. Тэгээл яхав нөгөө амар хичээж хөдөлмөрсөн учраас бас учир зүггүй амар сайн биш гэсэн ингээ ур чадвар аюу сайжирсан. Тэгээд одоо яг ингээл үдэц зэрэгтэй яг ингээл дунд нь ороод тоглоол алцаал явж байна. Нэмсагийн талаар одоо та мэдж бас нэг үе нэг эймлигийн нэг амар бичлэг орж ирнэ тий. Оорт нэг жижиг нөхөр божигналаас тоглолт ирүүлээл. Тэр мөрнийг харахаар бас бахархаж байгаа юм чи ёо тэр улсын хэмжээний тэмцээнтэй. Одоо манай энэ корпорат лиг маань болохоор нэгдүгээрт бүр маш олон эмэгтэйчүүдийг сакс тоглолтын эмэгтэйчүүдийг хамруулчлаа. Тэр нь бүр ингээм амар гоё авааштай тал болцоод. За хоёрдугаар гэх юм бол лиг удаа өршлөх тусам хувь хүмүүс ямар чадвар амар их ахдаг. Тэгээд дээрээс нь багийн тоглолтын нөгөө нэг тийм коллектив тий юу гэдэг тэтэр нь бүр амар гоё сайжирдаг. Тэгээд энэ лигийг зохион байгуулж гад бол үнэхээр их баяртай. Манай багийн бүр одоо ингээд финалийн тоглолтын дээр гарч ирэнгүүт ингээд одоо өөр төвшний юм хэрэгтэй шүү дээ. Одоо хамгаалтан дээр өөр төвшний тий юм хэрэгтэй. Бүр мэрэгжлийн юм ярих болчих жоох та. Тэгээ энэ бодлого ингээд амар сайжирдаг болохоор лигийг зохиож гад бол үнэхээр маш их баяртай байна. Би бол хилээд байгаа шүү дээ нэг наддаа баярлахаас илүү та нар өөрсдөндөө баярлаа гэдэг байхгүй. Техникийн зөвлөгөөн дээр ч гэсэн хэлж ирсэн. Энэ жилдээ ямар ч л байсан хэдүүлээ тэмцээний эхлүүлнэ. Явуулна, ард нь гарнаа. За тэрнээсээ ололт амжилтаа аваад илүү сайжруулад явна. Энэ жил би та нараас бүр ганцалгүй юмгүй багаа нэг гой тэнцвэртэй бүрдүүлээд гой оролцохоо гэдэг юм яриад. Тэгвэл өмнөх одоо туршлагаас харахаар зүгээр найз нараар яг хүчтэй баг болол
Ингээл эхлэхэд л тодорхой болцсон тий. За энэ төрүүлэх юм энэ 2 энэ 3 гэдэг л юм асуудал байсан. Одоо энэ жил бас нэг хөөрхөн хуваасан чинь бас нэг ингээд юу яагаад байна шүү дээ. Ингээд арай нэг учиртай өршөлтөөнтэй болоод ингээд ирсэн. Тэрэнд нь бас ямар ч гэсэн би өөртөө бол бас урам өгөөд байгаа шүү дээ. Ер нь бол жоохон хуваагаад тий дээрээс нас нүунийг ковод өгсөн шүү дээ. Тийм. Тэр бол үнээр гоё тэнцвэртэй болгочихсон. Тийм. J. Modern Home Decor. Rich Organic Cosmetic. Хотгоогийн хувьд би Саксон бөмбөг ер нь бол таньдгүй байсан л да. Энэ лигээр л танилцж байгаа байхгүй юу. Би нэг хинээс л асуудаг байхгүй юу. Тэгсэн чинь наваагч гайхаад ингээд юу тэнийг юм асуудаг ингээд хардаг байхгүй. За нэгстэй амар хүнийг л тэнийг юм асуучлаа да гэдэг. Гэтэ ах нь мэдэхгүй байна бүр жилээд ямар гэсэн чинь амар штэ чинь жинхэнэ сакс ч юм уу штэ мэдгүй мó та гэж бүр гайхчихсан. Тэг өөрийнхөө саксны замдлаас яриач. Би яг 8 дахь ангиас сакс тоглож эхэлсэн. Ингээл манай нөгөө би ч нөгөө 4 дугаар жилээ төгссөн. 2004 оны төгсөлтийнх. Тэгэл анх нөгөө нэг манай сургуулийн нэг аварга болоод нэг ангиараа тэмцээнд ороод. Тэг чи манай одоо нөгөө талигач наран цэцэг багш шүү дээ. Наран багш маань за чи ер нь энэ ихч нартайгаа тэмцээнд ор гэдэг аймгийн аварга болох. Намайг оруулсан. Тэгэл нөгөө жоох юм чи ихчнэрээ дагаал. Нэг саксан секцэн ч яваагүй мэдхгүй хчихэд дагаалгүйгээл нөгөөдгөрөө тэмцээнд ороод. Тэгэл за яста нэг сайхан сэлгээ мэлгээ замаа мамаа. Тэгэл намайг бас л поронд гүйлэх гэж л оруулж байгаа байхгүй тэр тэмцээнд. Тэгсэн чинь Жонагш жаал сургууль 4-р анжил гэсэн. Манай секцэнд яваарай гэх намайг. Ерөнхийдөө анх ер нь саксанд явсан. Анхны багш маань болохоор Жонагш л та. Тэгэл 8 дугаар ангиасаа тоглоод тэгэл 9 дугаар ангиасаа улсын аврагт явж эхлэв. Тэгэл улсын аврагт явхад чинь тэгэл манайх чинь бас тунгаагч Жонагш хоёр чинь бас аюу өрсөлдөөнтэй. Одоо нөө залгамж гээл. Тэг чин залгамчин дангаараа нэг баг гаргаж явдаг. Хороо спорт хороо чинь нэг баг гаргаж явдаг. Ингээ хоёр тусдаа баг Эрдэнэтээс явдаг. Тэгэл бид нар өөрсдөө харахад нэг хайхтар мундаг гой тоглолтын хүмүүс биш л дээ. Тэгэхэд л тэр цаад биднийг дасгалж явж байгаа бас багшийн маань айгуу бас хөдөлмөр аягүй байсан байхгүй. Их чадвартай мундаг хүн байсан тулдаа л бид нар өдөөд тэр медалийг аваад явж байгаа байхгүй. Тэгээ бас тэр энэ жавшааныг ашиглаад бас багштай бас баярлаа гэж хэлмээр санагддаг бас. Дараагийн асуулт эмэгтэй лиг криттэй тамирчид орж ирж байгаад нь би дотроо л амар баярлалтай байхгүй. Үнэхээр бол зүгээр яг муухагаар хэлгээд ингээд шууд ингээд нийгмээс тасалчаад байгаа шүү дээ. Одоо ер нь бол байгалийн хуулиараа гэх юм одоо юу гэх ажиллаадтай явахгүй. Тэр хүмүүст бол би орж ирж байгаад нь амар их баярлаад байгаа байхгүй. Тэр талаар бас та эмэгтэй хүмүүс юм чинь дэлгэрэнгүй ярил. Баг хамт олондоо болж ийн, бэлтгэлийн цагтаа болж ийн, тоглолтын цагтаа болж ийн. Тэгээд бас нэг юу гэх амьдралаас өөр гоё мэдрэмжүүдийг авч байгаа да. Гой байгаа байх. Та нарын хувьд юу яаж ин лигт оролцоод сэтгэл санаа ямар байна? Сэтгэл санаа бол ер нь айгүй гоё байгаа шүү дээ өдрөг байгаа. Ерөнхийдөө одоо нөгөө бидний хувьд нөгөө ажил гэр гэсэн нэг маршрут байдаг гэсэн тийм. Чи одоо тийм тэгсэн чи одоо эн чи бид нар чинь өөрсөндөө ядаж нэг бэлтгэл хийх цаг гаргаж гин. Сайхан баг хамт олонтой найз нөхдөд болж гин. Тэгээ ирээд ингээд тоглоод ингээд сайхан өөрсдийнх нь чадварыг бас ингээд бусдад харуулаа өөртөө ч гэсэн ингээд өөрийнх нь чадрыг бас хөгжүүлж байгаадаа бас айгүй баярлж байгаа бас. Ерөнхийдөө л ажил гэр ер нь үр хөвгтгээл эндээ төрдөл явж исэн болохоос ш. Ингээл өнөөдөр ингээд лиг гэл ингүүт чинь ингээл нэрээ би бэлтгэл хийх ёстой. За ингээл багийнхантай хүмүүстэйгээ харилцаж гин бас энд чи харилцаа үүсэж гин. Хүнтэй бас яаж зөв боловсон харьцах уу те. Тэнгүүтээ энийгээ буцаад эргүүлээд бид нар тэтг өдөр тоглолтоо шүүхэд би тэрэнд ямар нэгэн байдлаар өөрөө зав гаргаж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээ хүн ингээ өөрөө ингээ зав гаргахын айгүй боломж болцоо их байд юм байна. Хүн хичээвэл ерөөсөө бүх юм болчтой юм байна л гэдэг юм л ерөөхдөө мэдэрч ойлгож байна. Зүг яг миний хүсэдсэн ярьлаа шүү дээ. Юмсаг үед миний хувьд болохоор бүр хоёр том цикл ингээд амьдралд маань нэмэгдээд ороод ирсэн байгаа. Тэгээ тэр бүгдийг бас л яг ядлаагүй адилхан сайхан зохицуулаад тэгээ дээрээс нь бас нөгөө нэг манай ажил маань бидрийг ингээд тоглож байгаа гэд нөгөө манай дарга маань хүлээж аваад тэгээд бас ингээд бүгднгийнх найзуулах тоглох нөхцөл боломжийг ингээд хангаад дээлжнээс нь тэ чөлөө өгч явуулаад энэ бас их баяртай баг. Боломжоор хангаад шүү дээ нөхцөлийг бүрдүүлж байна те. Хангаж өгдөг бас их баяртай баг. Уянгааг юу яаж ийн? Амьдралд ер нь ямар хуу
Миний Үр хувьд дүн. лигт эхлээл ер нь лигийнхаа үр дүнг ер нь мэдрээл эхэлсэн шүү дээ. Ер нь яг лиг чинь ингээд эхлээ болцсон. Тэгээд ер нь бас хидгүүгээ тоглоод тэгээд тэр булганд болсон тэмцээнд ч ихсэн айгуу гоё орцгойцсон бид идэж чинь. Тэгээд буцаж ирээ дуулуурхаад хүртэл үнэхээр гоё бэлтгэл ингээд болчлоо. Тэнгүүд айгуу тийм лонг болчих жоохгүй. Нилийн урт болчих жоохгүй. Тэгээд багийнхантайгаа охтуудтайгаа байх хугацаа минь нилийн урт болоод тэгээ ерөөсөө хамгийн гоё хугацаач ерөөсөө л ингээл заавал яг тэр тоглолтын дээр биш тоглолтондоо зориулж бид эдийн ингэж бэлдсэн хамт байсан би бинийгаа нөгөө гоё кэрлсэн би бинийг ингээд мэдэрхий юмсан гэж ингэж ийм охтын коллективд ингэж байгаагүй амар удцсан. Ер нь нөгөө сүүлийн хэдэн жил ингээд хувийн спортоор ингээд хичээлээд ер нь ганцаараа тий гоё багийнхаа уур амьсгалуудаа ингээд битүү орцсон байгаа. Тэгэл эгчнэр ч одоо манай багийн яг ингээд эгчнэр ч гоё дүүнэрийг хайрлж хэлэх зүйлээ хэлж гин дүүнэр маань ч гэсэн ингээд олон тэмцээнд ороод лигт ороод ингээд маш их зүйлийг сурж гин. Тэгээ одоо би чи яг ингээд дунд үе явуулчихж байгаа ер нь яг дүүтэй жигчтэй чи ингээд бас нэг яваа аль алинтай 7-8 жилдээ ингээд тоглолцож байгаа. Тэгээл бас дүүнэртэй ч гэсэн сургамжлчих юмсан эгчнэрийнхаа ч гэсэн гоё итгэлийг дааж юмсан гэл яг тийм зорилготойгоо лигт оролцож байна манай баг. Зөвхөн энэ чинь миний л нэг юм юу хичээл зүтгэл байгаа нэмэргүй байхгүй. Тэгээд би техникийн зөвлөгөөн дээр бас та нараас гуугаал зарим үеч бүр гуйж ирсэн шүү дээ. Нандагч би бүр хэлсэн. Нандагчаа танаад ковот өгөхгүй. Та лигээ эмэгтэй сагсан мөгийг хөгжүүлэе гэж бодож ивэл энэ дээр ковот авахгүйгээр зарим зүйл дээр өөртөө хохирох хэмжээний шийдвэр дээр хүлээн зөвшөөрч гараа өргөн шүү гэсэн нандагч окей гэж. Нандагчтаас би бүр тусгаалan баярлал хүргэмээр амар юм хүнийг урамшуулдаг араас ингэж тэтгэдэг хүн гоё хүн байхгүй тийм. Тэгээ биш нандагчтаас маш их баярлалаа гэдгийг бас хэлжил байсан л да. Гэхдээ яг одоо ингэж олон нийтийн хүн баярлалаа гэдгээс давхар хэлье. Цэцэг ямар санагдсан? Цэцэг бол үнэн гоё. Яг нөгөө цэцэг авсан юм ямар идэглээ. Тэгээд нөгөө ер нь бол ингээд гэртээ ч юм уу тий ингээд хамт олноосоо ч юм уу тий ингээд найз нөхдөсөө ч юм уу ингээд баяр ёслолтоор ингээд цэцэг авдаг штеп юм нь л тий. Тэнгүүд яг ингээд спорт зааланд ингээд жерситэйгээ яж хагаад ингээд бөмбөг барьж хагаад тэнгүүд ингээд тэр нөгөө тоглолтын нээлтэн дээр ингээд гоё улаан сарнаа ингээд аваад тэр бол ингээд нөгөө нээлт хийж байгаа тэр тоглолтонч тэр хугацаанч тэр гоё тэр нөгөө цэцгэнч тэр гэдэг бүгдээрээ л тэгээд октодонч тэр айгуу гоёс. Надад Тэр бол айгуу гоё байсан тий. Тэр амар Сюрприз хийж чадсан аа. айгуу гоё. Би хувьдаа юу гэж бодсон гэхээр ядаж нэг 3 сарнаа ядаж нэг 5 сарнаа өгвөл эргэн учраас тэр нэг юу явах гэдэг чинь одоо үн цэнээ ингэж бодох гэдэг чинь. Тэгээд үнэхээр олон хүнд болохоор яалчгүй ингээд тэр чин дээр хиндээсээ Розенко хандаас юу цаач өөр ямар ч ашиг арахгүй гурж яг ирдэг үнээр надад өгөө. Тэгээд би тэр чин хоёр талаасаа гэж санаачлаад хийсэн байхгүй. Тэгээд яалчгүй олон хүний цэцэг болохоор 600 700 мянга болчих жоох. Тэгээд уусаа чадал хүрээгүй. Тэгээд нэг өгөхөд яг өгж яхад бол сэтгэл дондор байсан. За тэгээд дараа нь хамгийн сонин хүмүүсийн тэр нэг авж байгаа мэдрэмж бүр царайнаас нараад чинь хардаа би нэг 40 жилийн дараа нэг юм сурж явж цэцэг хардаа олон том үнэтэй биш юм байна. Хизээ ямар үед өгөх вэ гэдэг дээр тийм тэрийг би сурж авсан шүү дээ. Ойлгож авсан шүү дээ. Бүр ганцхан ширхэг өгөхөд амар гоё энд очиад селфи гээл зургийг аваад ингэж гот би чинь бүрстэн ёо чинь үн цэн гэдэг чинь эндээ л байд юм байна гэж олж авсан шүү дээ. Зулагаас нэг гоё үгс бас хамгийн гоё үг. Би нөгөө лайв дээр ямар ч тийм сайн муугаа мэдэхгүй л яваад идвэсэн. Тэгсэн чинь зурлаа хэлсэн. Ахаа манай сургуулийн нэг багш тэр нэг хүн лайв аюу гоё тайлбарлаж илээ. Би анх сонирхдаггүй байсан. Манай сургуулийн хүүхдүүд тоглож ин даа л гэж боддог байсан. Тэгээд нэг лайвыг үзснээс хойш бүр сонирхдаггүй нэг сонирхтол нь ингэж юу яач юм байлээ гэж ярьсан. Тайлбарсан гэдэг. Тийм байлээ. Өөр одоо энэ жилийн лиг дээр одоо сайжруулчаасаа гэсэн хүсэлт юу байна? Дараа жил. Дараа
Ажлаас одоо бид нар ерөөсөө л тамирчны хувьд ч гэсэн багийнхаа хувьд ч гэсэн дахиад илүү ингээд нэг төвшин яг ахмаар байгаа хгүй одоо зүгээр яг сагсан мөмөг тоглохын хувьд шүү дээ. Түүнээс л зохион байгуулалтын арга хэмжээ биш. Зохион байгуулалт бол ингээл угсаа сайжрах нь тодорхой болцсон. Тэгэхээр яг нөгөө нэг систем, хувь хүний ур чадвар тэгээ багийн дасгалжуулалт ч юм уу одоо тий яг энэ тал дээр ингээ бид нэг левел ап ер нь хийх гээд одоо ингээ бүр ингээ бэлтгэцсэн яваад байна шүү дээ. Тэгэхээр одоо яг энэ тийм энэ ирчээ алдахгүйгээр тэгж явахыг ингээ амар хүсэж байна. Тэгээ одоо баг болгоно одоо ингээ бас бэлтгэлээ ингээ бүр өршилж гарч бэлддэг ч юм уу те дасгалжуулагч нар нь ур чадвар нилээ ахицсан тамирчид нь ч гэсэн одоо ингээл сэтгэл зүй тэгэл одоо юу гэдгийг би саплмент ингээл бүх юм ингээл амар голц те бүр гоё тийм мэрэгжлийн төвшин рүү аль аль нь ороосай тэгээ одоо ингээл дахиад их сургуулаас дүүнер ирнэ дахиад энэ тэндээс ингээл хүмүүс цус ихнэрүүдээ авчирж нөгөө охтод маань нөхрүүдээ авчирж ингээл эн чинь ингээл солигдоо шинжлэхтэй л явна. Жаргалын подкастын хамтрагч Rich Organic Cosmetics Эрдэнтийн охин Эрдэнттэй үйлдвэрлэв. Тэгээд ерөнхийдөө энэ ерөөсөө саяныхаа энэ журмыг ер нь алдагдахгүйгээр тийм ээ хэдүүлээ ярилцах юм дээрээ ярилцаа. Жилийн алдаагаа жоохон сайжруулаад жоохон сайжруулсгийгээл ерөнхийдөө тэгэл сая бүгдээрээ нэг нэгнийхээ ерөнхийдөө боломж болцоо юу вэ нэг ойлгоо хүндлээд ерөнхийдөө энд бас манай эмэгтэй сагсчид ер нь нэлээд гарч ирлээ шүү дээ сая. Тий. Хуучин болохоор юм байдгүйсэн те нэг амийн авраг болоход нэг өсрөөл 3 баг 4 баг. Тийм 4 баг өрсөлдөөл 1 2 3 аваад нэг нь хасагддаг л болсон юм шиг. Тэг чи одоо энэ дээр лиг гэсэн чинь 7 баг орж ирж 7 баг чинь дор хойж 10 хүнтэй те. Хаанаас энэ хүмүүс гараад ирсэний гайхмаар нэрээ. Нэр энэ бүр үнэхээр олон хүмүүс энэ хэдээс гарч ирсэн. Тэрээс айгүй гоё нээлт болсон те. Дахиад нэммээр хүн байж тээ. Нэмж болох уу гэдсэн шүү дээ. Хандл орж ирж байгаа байхгүй юу? Одоо тэр энэ гэхгүй ч гэсэн үйлдвэрийн ажилчдаас ингээд орёлтой найзаа ингээд тоглолтоо танаа багт ингээд орёлтой нэгдэрэл тий. Тий одоо яг энэ үр дүн чинь юу л ахгүй тий. Ямар ч хэлсэн бид нийлээл ямар ч хэлээс эхэлье гэдэг чинь л одоо үр дүнгүй өгөөд эхэлчихэж байгаа байхгүй. Харууллаа шүү дээ тий. Айгуу гоё нөлөөлж байгаа. Бид эдгээр азтай. Яагаад гэх юм бол ингэж байгаа байхгүй. Бид эд чи анх одоо жаргалах бүр олон жилийн өмнөөс энэ лиг чи ихтэй дээр ингээд зохион байгуулад аюу өндөр төвшөнд хүрсний дараа бид эд ороод ирчихэж байгаа байхгүй. Тэнгүүд бид болсны дараа тий. Аюу гоё туршлагатай ингээд баг хамт олон лиг зохиож явахт нь бид эд ингээд ороод ирчихэж байгаа байхгүй. Тэнгүүд бид нэр амар айцтай. Тэгээ дээрээс нь багуудаас аюу гоё ивент тэгчнэр болоод бас хөөрхөн тэр бол үнэхээр гоёсэн. Тэгээд яг энэ тавшааныг ашиглаад Mainspring-ийн автод харилцаатай компани одоо захирал өдрөлтгуудаа бол маш их баярлалаа гэж хэлмээр байна. Mainspring жишээлбэл Дэмбэх яг саксны одоо хүн баггүй амар ямар ч нөхцөлгүйгээр л дэмждэг ийм мундаг хүн байдаг байхгүй. За манайхаа ингээрэ тэгээрэ намайг ингээрэ гэдэг чинь тийм ерөөсөө байхгүй. Дугуйгаал яг өгчээдэг хүн байдаг байхгүй. За дээрэс нь сумаа гэдэг манай 10 жилийн нөгөө ангийн залуу 10 жилийн л толгойтой юм даруухан бас юм. Тэг яаж яваад ийм мундгууд нь хоорондоо нийлцдэг. Яг нэг зам нэг болохоор ингээд нийлцдэг юм шиг. Тэгээ сумаатай ярьсан Дэмбэхтэйгээ ярилцаад одоо Дэмбэх одоо байхгүй. Ирэхээр нэг ярилцаад нэг финалийн тоглолт нэг амар 3 сюрприз байгаа. Тэгтээ задлахгүй. Тэр тухайд нь л ярина. Гэтэ тамирчдад хамаагүй, үзэгчдэд хамаартай. Үзэгчдэд гэж ярьснаас одоо финалийн тоглолт такстай болж байгаа. Яг урд нь бол ингээд сагсанд мөнгө төлөхгүй үздэг байсан л да. Тэгтээ ер нь бол энтэй бас би муу хэлүүлэн барим байж одоо ер нь бол өөртөө ч гэсэн гоё тоглолтыг үз, сагсан бөмбөгийг ямар байдгийг үз, финалийн тоглолт ямар үнцэнтэй ямар байдгийг үз гэж одоо юу яаж үнэхэр өсөхгүй л авахгүй жуулна. Энэ жилийн такс 30,000-аар зарагдана. Артистууд одоо эхнээсээ тодорхой болж байна. Цэцэтэй бараг 80% тохиролцоонд хүрчээд явж байна. Рэпер цэцэ. Саксны тухайн яаж инкэн одоо вайбыг хөдөлгсөн гой дуунуудтай учраас тэгээ дараагийн артистын нэг эмэгтэй хамтлаг юм уу эмэгтэй дуучныг авчирыг гэж бодоод. Өнгөрсөн жил Мөвжи их шиглэн хоёр ирсэн шүү дээ. Их шиглэн зүгээр үцэх гэж
саксыг биш их шигдэнг үз гэж баах хүмүүс ирсэн байлээ шүү. Тэгэхээр энэ соёлыг бас дэлгэрүүлэх гэж бас муу хэлэгдэн барим байж. Яг одоо бол муу хэлсэн байхгүй л байна л та. Гэхдээ зарим нь одоо би таам гэлж байна. Одоо 10 жилийн туршлагаар бол энэ хутлаа ашиг хөөхгөө явчлаа нэ. Одоо ер нь бол би ашгаа хөөнө үү шатнуу хинд ч хамаагүй би бол зүгээр урагшаа хараад сагсан бүмгийн төлөө яв. За тэндээсээ би одоо энэ зөвхөн одоо та урагтай ярилцж байхдаа л хэлж одоо ер нь сагсан бөмбөгт их л зүйл зориуллаа. Ер нь бол их л зүйл зориуллаа. Тэгээд тийм юу яаж 30 мянган төгрөгийн жилийн таксны үзэх нь үзнэ. За шүүгчийн талаар би товчхон ярьчих. Тэгээд ерөөхдөө ингээд та хэдээс асуух юм байвал бас хэлэх юм байвал хэлээрэй. Шүүгч Нямсаа маань 15 оноос хойш Нямсаа Марлаа Инхбат зудлаа би тэдах лигийг эхлүүлж илаа. Тэгэл энэ жоохон нялх амтд л байсан. Одоо тэгэл нүдэн дээр сайхан амьдрал нь сайхан дивжээд өсөн дэмжээд сайхан л боллоо. 10 жилийг хамтдаа өнгөрүүлсэн байна. Тэгээ энэ жилийн нээлт бас авууштай чанар юу гэсэн бэхээр хэд хэдний шүүгчдийг бэлдээд авлаа. Тэгээ энэ дээр бол та нарын оролцоо бас маш их бэйсэн шүү. Та нартаас бас тусгаалan баярламаар байна. Энэ лигт оролцож байгаа 25 багийнхан бүх гишүүдэд би баярламаар байна. Яг тэгэхээр эрсдэл гаргачих жоохгүй юу ч мэдэхгүй одоо сонирхолтой хүнийг шүүгчээр ажилуулсан. Тэр болгон дээр хүлээцтэй хандаад ирээдүйн саксыг бодоод ингээд хүлээцтэй хандж ирснийг би нүдээр ингээ олон харсан байхгүй. Тэгэл тусдамж гуйжсэн, хэлжсэн, ойлгуулжсэн. Тэгээд энэ дээр болохоор бид нар ямар ч энэ жилийн лиг дээр нэг шат, хоёр шат тийм агсан төвчний юм юу гаргацсан шүү. Тэгээд өнөөдрийн тэмцээнд бид нар Монгол 89 гэдэг маш том улсын чанартай тэмцээнийг 15 зургуулаа ингээд 4 заална гэж ямар ч төвгүй хийчихлээ шүү дээ. Бас гоё том ололттой жил байлаа. Хамгийн хэцүү нь юу вэ? Шүүгч. Юм хэцүү шүү дээ. Би ч олон байгаа хамгийн хэцүү нь. Хамгийн хэцүү нь ер нь ингээл нөө нэг алтайгаа хүлэн зөвшөөрөхгүй гэд нөө нэг гүү би сая тгээгүй. Тэр бол үнээр юм хэцүү байдаг. Тэгээ зөрүүлээд харах те хэлэхгүйгээр хараад. Хүмүүс чинь өчи сая тэгсэн өчи сая ингэсэнгүү гэл нөө ерөөсө хүлэн зөвшөөрөхгүй. Тэгээд байнгут нь би нээрэнгээс л болохгүй юм ингээл тэгж бодтол амар хийдэг байсан. Нэрэл буруу харцсан баг таа гэл. Би л ер нь болохгүй юм байна. Тэгэл ер нь амар их шантраа. Тэгээд за ер нь болт юм дөө. Гэтэл би одоо ингээд тэг ингэж хэр оруулахгүй амтны хараал цаар зүг мөрөөр ажиллагийг явсан ч угаас л ингээл амт болж л байгаа юм чи яагаад заавал ингэж хүмүүсийн тэг ингээл уур уцаарыг дөрвөл барин гэл барин хараалыг гэдэг тэгээд бүр ингэ амар шантраа тэг бэлцээ. Жаргалах маань бас хандлт тавьсан. Яагаад гэх юм бол шүүгч хомсдолтой. Тэгээд цөөхөн шүүгч одоо яг үнийг хэлэхэд баттах бол үнэхээр тэг өдөө олон жил ингээл тууштай амар тууштай шүүж байгаа. Тэгээ одоо ер нь бол намайг анхлаа ганцаараа байсан шүү дээ. Одоо тиймгүүд ингэж тэр хүн чинь ганцаараа болохгүйч бас хэцүү шүү дээ. Чи 3-ын гурлаа талбай дээр байх тэ үнцэг тус бүр нь өөр ингэж 3 шүүгч чинь өөр үнцэг харах хэрэгтэй би ганцаар үлэмдвэл хэцүү. Тэ бидний одоо нөгөө нэг онцлог нь юу л та. Одоо жишээлбэл би нэг лигийн комиссар гал ингэдэг ингээд ийм харилцаа байдаг үлээ жилдээ. Би одоо загнуулахын урал дээр нэг 19 20-той нарийн бичиг охинд ч гэсэн би загнуулж байгаа хэрэг. Загнуулах юм байвал загнуулна тэгээд. Тэгээ би биндээ гоё шаардлагаа найрсгаар тавина ингээд айгүй гоё гэр бүл шиг юм гоё. Тийм байгаа учраас энэ жил бас шүүгчнэр айгүй их орж ирлээ л дээ нэг. Тэгээ дээрэс нь цалин мөнгөний хувьд асуудалгүй те. Би ойлгохдоо ерөнхийдөө хотын хэмжээний юутай манай цалингийн систем тийм билээ. Үнэлэмж нь. Тэгэхээр бас тун дажгүй байна л гэж бодоод байна. Энэ лиг дээр хамгийн их ажлыг нугалж байгаа хүмүүс болохоор шүүгчийн бүрэлдэхүүн баггүй. Тийм учраас шүүгч нар маань хийж байгаа зүйл дээрээс урам авах хэрэгтэй. Хийж байгаа зүйлээ яг хэмжээнд нь тултал нь үнэлүүлэх хэрэгтэй гэдэг л зарчмыг баримтлаад яваад байгаа тийм. Манай Эрдэнэ төлөвлөрийн багийг одоо ивент итгэж байгаа тим иттэй гэдэг нэртэй орж ирсэн шүү дээ. Тэгээд бас ивент итгэж байгаа спонсорлж байгаа
ивент итгэжтэй маш их баярлалаа гэж хэлмээр байна. Одоо манай багийн Алтан туяа гээд тэний нөхөр Булдаах менежер нөхгүй тэгээд тэдний компани TMT гээд юм construction үйл ажиллагаа явуулдаг тийм construction чиглэлээр ажиллаж байгаа компани байгаа. Тэгээд тэр багийнхаа эзэндээ баг хамт олноо төлөөлөд баярлалаа гэж хэлье. Тэгээд энэ финал шалгарсан 4 багтаа одоо нэг юм челленж уриалга хүсэлтийг бас тавьж байгаа. Тэгээд надаас одоо байрлалыг аваад нэг байрны шийдийг янзлаад өгчөөрэй л гэж үсэд байгаа байхгүй. Самбар нэвтэрсэн байна уу, гэлцоо нэгсэн байна уу те. Танаа багийн зүгээс тэр юу хагаад талбайн будгийг сэргээгээд ингээд тэрэн дээр багаараа гол нь хүнд өгөөд төлбөрийн өгөөд янзлуулах биш. Багаараа очоод нэг багаараа ойлголцох бас боломж цаг. Тийм. Тэрэнд бас оролцоорой гэж хүсэж байгаа шүү за. Тийм байна. Хүлээж авах уу? Амар муухай тулгцсан уу мик камерын өмнө айгу авахгүй гэж хэлхий аргагүй болгоо те. Тийм хүсэлт байна. Тэгээд хүсэлтийн маань явуулсан хүлээж авлаа гэж ойлголоо. Баярлалаа. Ингэснээр өнөөдрийн дугаард оролцсон 8 оролцогч 8 байрны шийд аврагдахаар боллоо. Баярлалаа. За финалд нь амжилтсан. Баярлалаа. J. Modern Home Decor. Rich Organic Cosmetic.